Сайн байцгаана уу? Солонгос хэлний анхан шатны дүрмийнхээ хичээлийн дараагийн хичээлийг үздэцгээе. Өнөөдөр би та бүхэндээ заах дүрм маань бутогажи гэсэн дүрм байгаа. Монгол хэл рүү орчуулах юм бол аас хүртэл гэж ашигладаг байгаа. За, бутоо нөхцөл нь монгол хэлний аас нөхцөлтэй дүүрэх бөгөөд альва үйл хөдлөл цаг хугацааны эхлэлийг заана. Гажи нөхцөл нь монгол хэлний хүртэл гэсэн утгатай дүүрэх бөгөөд үеийн төгсгөлийг заана. За, энэ хоёр нөхцөлийг нэг өгүүлбэрт хамттан эсвэл дан дангаар нь хэрэглэж болдог байгаа. За, одоо бүгдээ энэ дүрмийнхаа жишээг авч үзцгээе. Эхний жишээ. Сэси буто тасашси гажи 운동을 합니다. За, энэ жишээн дээр цаг 3 цагаас 5 цаг хүртэл гээд цаг дээр энэ жишээг авсан байна. За, орчуулах юм бол 3-аас 5 цаг хүртэл дасгал хийдгээ гэсэн өгүүлбэр байна. Хоёр дахь жишээ маань 12월 20일부터 겨울 방학입니다. За, энэ жишээн дээр бутогажи хоёрын зөвхөн бутогийг авч хэрэглэсэн байгаа. Он сар дээр авч хэрэглэсэн байна. Бас мөн адилхан цаг хугацаан дээр хэрэглэсэн байна. Орчуулах юм бол 12 дугаар сарын 20-оос өвлийн амралт эхэлнэ гэсэн байна. За, гурав дахь жишээ. 어제는 밤 12시까지 공부했습니다. За, 2 дугаар жишээнээс ялгаатай нь энэ 3 дугаар жишээн дээр 2 дугаар жишээн дээр зөвхөн бутоо нөхцөлийг хэрэглэсэн бол 3 дээр зөвхөн гажи нөхцөлийг дангаар нь хэрэглэсэн байна. За, өчигдөр шөнийн 12 цаг хүртэл хичээлээ хийсэн гэсэн утгатай өгүүлбэр байна. За, 4 дахь жишээ. 한국은 6월부터 8월까지 덥습니다. За, энэ дээр болохоор бутоо гажи нөхцөл хоёулангийн ашигласан байна. Орчуулах юм бол Солонгос нь 6 дугаар сараас 8 дугаар сар хүртэл халуун байдгаа гэсэн утгатай өгүүлбэр байна. За, сүүлийн өгүүлбэр 아침부터 지금까지 일했습니다. За, энэ өгүүлбэр дээр мөн адил бутогажи хоёулангийн хэрэглэсэн байна. Өглөөнөөс эхлээд өнөө хүртэл ажил хийж байна. Ажил хийсэн гэсэн утгатай өгүүлбэр байна. За, энэ 5 жишээг харах юм бол бутогажи нөхцөлийг хоёуланг нь хамттан чиглэж болох нь байна. Эсвэл бутогийн дангаар нь гажигийн ч мөн адил дангаар нь хэрэглэх боломжтой байх нэ. За, саяны 5 жишээн дээр гарсан шинэ үгнүүдээ бүгдээрээ харцгаая. Эхний шинэ үг 운동하다 гэдэг нь дасгал хийх гэсэн үг байна. Дараагийнх нь 겨울 방학 гэдэг нь өвлийн амралт. 겨울 гэдэг болохоор өвөл гэсэн үг, 방학 болохоор хичээл сургуулийн амралтыг ихэвчлэн 방학 гэж нэрлэдэг. Тэгээ энэ хоёр нийлэхээр өвлийн амралт болж байна. За, дараагийнх нь 밤 буюу шүн гэсэн утгатай үг байна. Дараагийнх нь 공부하다 гэдэг маань хичээл гэсэн утгатай үг. Хадаа нь болохоор хийх гээд 공부 тэгээд хадаа хоёр нийлээд хичээл хийх болж байна. Дараагийнх нь 덥다 буюу тэмдэг нэр байна. 덥다 гэдэг маань халуун гэсэн утгатай үг байна. За, дараагийнх нь 아침 буюу өглөө гэсэн утгатай үг байна. За, тэгэхээр өнөөдрийнхөө хэлц үгийг бүгдээрээ үздэцгээе. Өнөөдөр үзэх хэлц үг маань болохоор 흔히 듣다 буюу сүнс зайлах гэсэн утгатай хэлц үг байна. Энэ хэлц үгний тайлбарыг хэлэх юм бол ухаан алдатлаа маш ихээр айх гэсэн утгатай байгаа. Солонгосоор хэлбэл 정신을 잃을 정도로 매우 놀라다 гэж байна. 정신 гэдэг маань болохоор ухаан байгаа тийм. Илта гэдэг маань болохоор алдах гэсэн байгаа. Тийм болохоор ухаан алдатлаа ихэд айх гэсэн утгатай хэлцэг байна. За, өнөөдрийнхөө үзэх зөөр үгийг бүгдээрээ үздэцгээе. 흐르는 물은 썩지 않는다 гэсэн хэлцэг зөөр үг байна. Энэ ямар утгатай вэ гэхээр ургаж байгаа мод ялзардаггүй, урсаж байгаа ус өмхирдэггүй гэсэн зөөр үг байна. За, энэ зөөр үг дээр байгаа 흐르는 гэдэг дээр байгаа 흐르다 гэдэг үг маань болохоор урсах гэсэн утгатай үг байгаа. 물 маань болохоор ус байгаа, тийм үү? Тийм болохоор 흐르는 물은 썩지 않는다 гэхээр ургаж байгаа мод ялзардаггүй, урсаж байгаа ус өмхирдэггүй гэсэн зөөр үг байна. За, өнөөдрийнхөө хичээлийг ч гэсэн үзэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн хичээлээр дахиад уулзцгаая. Баяртай.